ойлгож орчуулан дамжуулахад туслаач аврагч эзэн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Өнөөдөр 2 дугаар хаад номын 24, 25-ыг уншина. 24 дугаар бүлэг. Иуда дайсанд эзлэгдэв. Ихайкийн өдрүүдэд Вавилоныхан Небухаднезар товчон ирсэн Ихайкийн 3 жил түүний боол болжээ. Дараа нь тэр эргэж Небухаднезарын зэрэг тэслэн босон. Эзэн түүний зэрэг халдейчүүдийн, арамчуудын, модчуудын болон аммончуудын бүлэглэлийг илгээв. Энэхүү өөрийн зарц иш үзүүлэгчдээр дамжуулан эзэн айлцсан гэхэд дагуу Иудаг устгахын тулд түүний зэрэг тэднийг илгээсэн. Эзэн Беньяминийн хөөс тэднийг устгахын тулд эзний тушаалаар Иудагийн дээр биеийн ус нагаад Манасегийн үлдсэн бүхэн мөн түүний усгасан гэмгүй цусны учир энэ юм. Тэр Иерусалимыг гэмгүй цусаар дүүргэсэн тул эзэн уучлахыг хүсээгүй билээ. Ихайкийн бүсд үсвэн түүний хийсэн бүгд Иудагийн хаадын шигтэр номдод бичигдсэн суу. Ингээд Ихайкийн эзэн бүдгийг оршсон бүгд түүний хүү Ихайкийн орон хаан болжээ. Харин Египтийн голоос Евфрат мөрөн хүртэх Египтийн хаан ялагдж байсан бүхнийг Вавилоны хаан эзлэмсэн учраас Египтийн хаан өөрийн нутгаас гадагш дахин гараагүй. Ихайкийн хаанчлал ба болцлогдол. Ихайкийн хаан болохдоо 18 настай байсан бүгд тэр Иерусалимд 3 сар хаанчлав. Түүний ихийг Иерусалимийн ялганы өхөн их хүчтэй гэдэг байв. Ихайкийн эзэн бүдгийг үлдсэн бүхний дагуу эзний мэлмид ёрийн мөг үйлдэв. Тэр үед Вавилоны хаан Небухаднезарын зарцнаар Иерусалим руу догтлон ирж хотыг бүслэв. Зарцнаар хотыг бүсэлж байх зур Вавилоны хаан Небухаднезар хүчрэв. Иудагийн хаан Ихайкийн өөрөө болон өөрийн их зарцнаар цэргийн даргаар төшөлтийн хамт Вавилоны хаан руу гарч очив. Ингээд Вавилоны хаан түүний хаанчлалынхаа 8 дугаар онд боцлогдчихэ. Иерусалимийнхан боцлогдсон. Эзний хайцсан ёсоор Небухаднезар тэндээс эзний өргөө болон хааны өргөний бүх эрдэнсийг авч явсан. Эзний сүм дотор Израилийн хаан Соломоны бүтээсэн бүх алтан савуудыг хэсэгэн завчжээ. Тэгэд бүх Иерусалимыг буюу бүх түшинд ба бүх эрхлэг хүчтэйс бүхий 10,000 боцлог төсдөг. Мөн бүх даруучууд ба дагчдыг тэр авч явжээ. Нутгийн үгүй ядуу ард түмнээс өөр ямар ч хүн үлдсэнгүй. Тэр Ихайкийг мөн хааны ихнүүд түүний түшинд болон тэр газрын хүч хүмүүсийг Иерусалимаас Вавилон руу цэлжээ. Бүх дайчин элс буюу 7,000 хүн. Даруучууд ба дагчдууд болох 1,000 хүн болон дайнд явж чадах бүгдийг Вавилоны хаан Вавилон руу цэлв. Тэгээд Вавилоны хаан Ихайкийн авах Маттаняг түүний орондор хаан болгоод нэрийг Зедекия гэж өөрчлөв. Иудаг Зедекия хаанчлав. Зедекия хаан болохдоо 21 настай байсан бөгөөд тэр Иерусалимд 11 жил хаанчлав. Түүний хийгээд Либнагийн Иремьягийн өхөн хамгаалдаг гэдэг байв. Тэр Ихайкийн үлсний агаар эзний мэлмид муу мухайг үйлдэв. Өөрийнхөө шугаас хүн зайлуулахад туслаа. Иерусалим ба Иудад эзэн өөр юм хэлсэн. 25 дугаар бүлэг. Иудагийн унт ба боцлогдол. Харин Зедекия Вавилоны хааны зэрэг тэслэн босон. Тэгтэл хаанчлалынхаа 9 дугаар оны 10 дугаар сарын 10-нд Вавилоны хаан Небухаднезар бүх зэргийн хамт Иерусалимын зэрэг ирж хотын харалдаа хаваарган эргэн тойронд бүсэлтийн хэрэг босгожээ. Энэхүү Зедекия хааны 11 дугаар он хүртэл хот бүсэлтэд байв. 4 сарын 9-нд хотод өсөрлөн ширвсэж тэр нутгийн ард түмэн хоол хүнсгүй болжээ. Хотын хаан цүмж хотыг халдейчуудаар хүрээсэн байсан боловч хаан бүх цагийн хамтаар хааны цэцэрлэгийн хажуугийн хоёр хааны хоорондох хаалны замаар дамжин шүн зүгтааж Арабагийн зүг явжээ. Гэвч халдейчуудын зэргүүд хааныг өшгөхөж Ерихугийн талд түүнийг гүйцэж барьсан бөгөөд бүх цаг нь түүнийг орхон сайдав. Тэгээд тэр хааныг онцлоод Риблад Вавилоны хаан дээр аваачсан бөгөөд тэр түнд яланав. Тэгээд Зедекиягийн хүүхдийг нүдний хинүмд алав. Дараа нь Зедекиягийн нүдийг өгч хаяад түүнийг хөлдөн хөрдөнгөн Вавилонд очижээ. 5 дугаар сарын 7-нд буюу Вавилоны хаан Небухаднезар хааны 19 дугаар онд Вавилоны хааны зарц авах хамгаалагч Небузарадан Иерусалимд иржээ. Тэр эзний өргөөр хааны өргөө болон Иерусалимийн бүх байшин шатаажээ. Том байшин буюу тэр алдан шатаав. Авах хамгаалагчтай байсан халдейчүүдийн бүх зэрэг Иерусалимийн эргэн тойрондох бүх хан хэрмийг нураа. Тэгээд авах хамгаалагч Небузарадан хотод утсан бусад ард түмэн Вавилоны хааны талд агаар орсон зэрэг олон түмнээс үлдсэн хүмүүсийг авч явжээ. Авах хамгаалагч тэр газрын үгүй ядуучуудаас зармиг нь усан зүйн цэцэрлэгчээр мөн газар хамгаалагчаар үлдээв. Эзний өргөнд байсан хөл баруун мөн эзний өргөнд байсан явгууд болон хөлтөн гисийг халдейчууд хэсгэлээд бүх хүлийг нь Вавилон руу авч явв. Тэд бас тогоонууд, утгуурууд, чихүүд, угаагууд, хайрууд болон үйлчлэлд хэрэглэж байсан бүх хөл савыг авч явжээ. Бойдрууд ба валын самууд зэрэг аль хүн эдийн зүйл бүхнийг авах хамгаалагч авч явжээ. Эзний өргөнд зориулсан Соломоны хийсэн хоёр баг нэг тодорхойлолт тэнгис тавиуд болон савсуудын хөлн хэмжээс үех байжээ. Нэг багны өндөр нь 18 тохой бөгөөд түндээ хөл дог байв. Догийн өндөр нь 3 тохой. Догийн төрүүлсэн торба амрууд бүгд хөлөөр хийгдсэн байв. Тороор чимсэн нөгөө багч мөн л байв. Тэгээд тэр хүнтэй хичээс Сирая, тэтгэж хичээсийн хааны сүмийн 3 халагчийн хамт авах хамгаалагч авч явв. Тэр бас байчдын жинжин нэг төшлийг хотоос олдсон хааны зөвлөхөөс 7 хүнийг газрын хүмүүсийг зарлан дууддаг байсан цэргийн багийн үшиг болон хотын дундаас олдсон тэр нутгийн жан хүнийг хотоос авч явжээ. Авах хамгаалагч Небузарадан тэднийг авч Риблад Вавилоны хаанд аваач яв. Тэгэхдээ Вавилоны хаан тэднийг хамаг газрын Риблад зогж алав. Энэхүү Иуда газар нутгаас чөлөөжээ. Иудагийн зэрэгч Гедалия. Иуда багт өөрийн үлдээсэн хүмүүсийг зэрэглэхээр Вавилоны хаан Небухаднезарын төмсөн Шапаниач. Ахикамын хүү Гедалияг төмлөв. Вавилоны хаан Гедалияг төмснэг цэргийн бүх жинжин өөрсдийн хүмүүсийг хамт сонсоод Итаниагийн хүү Ишмаил, Кариягийн хүү Йоханан, Нетофат хүн Танхумитийн хүү Сирая, Мактуны хүү Язаниан өөрсдийн хүмүүсийг хамт эзбад Гедалия дээр ирцгээжээ. Гедалия тэдэнд болон тэдний хүмүүст халдейчүүдийн төшөөс бүх айлтун энэ газар таймч Вавилоны хаанд үйлчил. Ингэн танаас үзэгтэй байх болно. Гэж тэдэнд хамгаалав. Тэгтэл 7 дугаар сард Илишамагийн ач Итаниагийн хүү болох хааны өргөний Ишмаил, армийн хамт ирээд Гедалияг болон эзбад түүний хамт байсан имдэчүүдийг бас халдейчүүдийг зогсоолжээ. Тэгээд халдейчудаас айж байсан их баг гэлгүй бүх хүн бас цэргийн жинжин болон Египт рүү оджээ. Тэгээд халдейчудаас айж байсан их баг гэлгүй бүх хүн Ихайкийн шорон гос суулгав. Иудагийн хаан Ихайкийн цөлмсний 37 дугаар оны 11 дугаар сарын 27-нд Вавилоны хаан Эвил-Меродах хаанч хэлсэн тэр жилдээ Иудагийн хаан Ихайкийг шорон гос гаргав. Дараа нь тэр түнтэй Илдвэрийн Вавилонд бүгд хамт байсан бүх хааны суудлаас түүний суудлыг илүү өндөрт тавьжээ. Энэхүү Ихайкийн шорон гол цаг хэлсэн бод амьдралын бүх түндэд хааны өмнө тогтмол зогддог болов. Хаанаас түүний амьдралын бүх түндэд өдрөгийн хөлөш болон тэтгэж өгдөг байжээ.
Chester. 하나에 따라서 애굽으로 갔으니 이는 갈대아 사람을 두려워함이었더라. 유다 왕 여호야김이 사로잡혀간 지 37년 곧 바벨론 왕 엘무로닥이 즉위한 원년 11월 27일에 유다 왕 여호야김을 옥에서 내어놓아 그 머리를 들게 하고 선임하라고 그 위를 바벨론의 저와 함께 있는 모든 왕의 무덤을 패고 그 죄수의 의복을 바꾸게 하고 그 일평생에 항상 왕의 약속 먹게 하였고 저의 있을 것은 날마다 왕에게서 받는 정수가 있어서 조심토록 끊이지 아니하였더라. 아멘. Хоёрдугаар хаад намын 24, 25 дугаар бүлгийг уншлаа. Хоёрдугаар хаад намын 25 дугаар бүлгээр Юда эзлэгдэн Бабилонд явж байна. За тэгээд энэ хаадын яриа дуусч байна. Энэ хаадын түүхийг харах юм бол жоохон холилдох боломжтой. Тэгэхээр энийг би жоохон та бүгдэд тайлбарлаж өгье. За 1050 онд манай Эртний өмнөх 1050 онд Саул хааны цаг үе байсан. За 1050 онд хаадын цаг үе ихээс ер нь 1000 Тэгэхээр бид энэ хэдэн онд энэ хаадуудын цаг үе байсан бэ гэхээр 1000 оноос 1050 он. За 1050 оноос эхлээ Саул хаан ихээс хаан болсон. За тэгээд дараа нь бол 1050 Саулын дараа Мосе 1000 онд. За тэгээд 2000 гэх юм бол Авраам. За Саул хааны дараа Давид хааны дараа Соломон хааны дараа түүний хүү Ерихобоам. За тэгээд энд бол Ерихобоамоос эхлээд хойд өмнөд Израиль бол хоёр хуваагдаж эхэлсэн бөгөөд хойд Израилуудад үргэлж муу хаадууд байсан. Хойд Израильд бол ерөөсөө нэг ч сайн хаан байгаагүй. Харин Юдад бол 8 хаан байсан. Өмнөд гэтэл хойд Израильд бол ерөөсөө тийм бурхныг ирсэн хаан байгаагүй. За Соломоны дараачийн тэр хүү Ерихобоамын үед энэ Израиль бол хоёр хуваагдаж өмнөд хойд Израиль болсон бөгөөд хаадууд нь бол 11 өмнөд Израиль хойд Израиль бол 11 хаад бол гарсан. Тэгээ энэ хаадуудаар дамжуулаад бол Израилийн түүхийг бид нар харж байна. Нэгдүгээр хаад, хоёрдугаар хаад номоор дамжуулаад бид нар харах юм бол энд бол хойд Израилийн хаан ингэж байна, Юдагийн хаан ингэж байна, хойд тэгээд Израиль, Юда гэж энэ хаадуудын түүхийг бол бид нар уншсан. Тэгэхээр бид нар өмнөд Израильд болохоор Юдад болохоор 8 хаан бол сайн байсан. Йошиа хаан байсан. Тэр Йошиа хаанаар дамжуулаад маш их Израиль өмнөд Юда улс хэрэгсэн ч Йошуа хаан болохоор үнэхээр гайхамшигтай бурхныг ирж хайсан хаан байсан. Манас бол маш их муу хаан байсан. Манасе бол 50 гаруй жил хичнээн муу зүйл хийсэн. Өөрийнхөө хүүхдүүдээр тэр хуурам шүтэнд өөрийнхөө хүүхдүүдийг өргөж байсан. Өөрийнхөө хүүхдүүдээр зогсохгүй. Тэр хаанчлалд байсан тэр хүүхдүүдийг бурхан тэр хуурам шүтэнд өргөж хуурам шүтэнд бол үйлчилж байсан маш их муу зүйл хийсэн хаан Манасе. Гэтэл бурхны хувьд бол би энийг дэвчихгүй гэд харин тэгээд Йошуа хаан бол бүгдийг дахиж бурхны өмнө бол үнэхээр цэвэрлсэн ч гэсэн бурхан бол энэ Юдаг
болоод Бурхны шүүлт ирж байна. Бурхны шүүлт ирэхээс өмнө шүүлт гэдэг маань сүүлчийн Бабилон улсаар дамжуулаад Иерусалимд хэрэг Юда болвол цөллөгт явж байна. За тэгээд энийг бол Бабилон 70 жилийн туршид Бабилон руу цөллөгт явсан. Юда ерөөсө боолчлолоор бол баригдаж явсан. Тэгээд энэ бол Бабилоны 70 жил Бабилонд боочлогдсон. Тэгэхээр бид нар энэ цаг хугацааг харах юм бол 700 жилийн туршид өмнөд хойд Израиль бол байхгүй болж байна. Хойд Израиль бол бүр байхгүй болж байна. Харин тэгээд 589 онд 586 онд бодод баригдаж яваад тэгээд 70 жилийн туршид Бабилонд цөллөгдсөн. Тэгээд энэ өмнөд Израиль буюу Юдаг харах юм бол Бурхан бол энд өмнөд хойд Израильд бол илгээж байна. Хойд Израильд бол маш олон иш үзүүлэгчийг илгээсэн бөгөөд Илия болон Илишаг илгээж байсан. Тэгээд бидний эндээс мэдэх ёстой зүйл би энэ дээр бол хэлээгүй. Юэл байна. Йоэл иш үзүүлэгч. За тэгээд энэ бол Илишагийн тэр цаг үед байсан бөгөөд мөн Йоэл бол мөн тэр цаг үед бас иш үзүүлэгч Бурхны иш үзүүлэгч хийж байсан. Тэгээд тэр хаадын цаг үед бол иш үзүүлэгчдийн бид нар энэ үеийг бол Бурхан илгээж байна. За тэгээд иш үзүүлэгч их иш үзүүлэгч бага иш үзүүлэгч гэж Библиэлд гардаг шүү дээ. Тэгэхээр Исаягаас үсвэлэл Даниэл гэх тэгээд тэр иш үзүүлэгч нар л хаадын цаг үед бол байсан иш үзүүлэгч нар байна. Хойд Израиль Ассурт эзлэгдээд явхад тэрнээс өмнө Йона Ассурт бол илгээж байна. Ассур бол хойд Израилийг эзлэхээс өмнө тэгээд тэр бол Юнагаар дамжуулаад Бурхны өмнө бас гимшиж байсан шүү дээ. Нэв Ассурчууд Бурхны өмнө гимшин Бурхны өмнө ирж байсан. Тэгээд сүүлд нь бол муу улс болж хойд Израилийг бол эзлэн авч явж байна. Мөн өмнөд Юдар бол Ассурын улс дайрч ирэхэд бэлдэж байхад тэнд бол орж ирж чадахгүй Изекиэл хаанаар дамжуулаад болоод тэр Ассурыг бол ялсан гэдгийг бид нар уншсан. Тэгэхээр Хизкия хаанаар дамжуулаад Ассур хааныг ялсан бэ гэхээр дахиж бол тэр Ассурын хаан дахиж ирэхээргүйгээр нэг өдрийн дотор 185 мянган тэр Ассур цэргүүдийг бол тийм Бурхны тэнгэр элчнэр алсан шүү дээ. Тэгээд тэнд бол бүгд буцаж нутг руугаа явсан. Ассурын хаанчлал бол тэгээд явандаа болол тэр хаан нь хүүхдүүдэд алагдаж байхгүй болсон. За тэгээд өмнөд Израиль буюу Юда Бабилон бодол хүчрхэгжсэн бөгөөд тэгээд энэ өмнөд Израилийн Юдаг бол эзэлж байна. За тэгээд энэ сүүлд нь харах юм бол Юнаас гарна. За тэгээд энэ дэр бол хаадууд орж байна. Йохаким гарч байна. Аким гарч байна. За тэгээд энд бол хоёр бүлгийг уншихад бол энэ нэлээд харанхуй бүлэгнүүд байна. Бурхны энэ арт түмэн бэжэж миний арт түмэн гэж Израилийг Юдад Авраамд
амлсан тэр гэрээгээр дамжуулаад Израилийн хаанчлал Египтээс дахин гарч ирнэ. Бурхан бол үнэхээр гайхамшигтайгаар удирдна, хаан байхгүй. Тэр бурханы босгосон тэр удирдагч Мосехоор дамжуулан Египтээс гарч тэр цөөлд 40 жилийн туршид амьдарч Ханаан газарт орж хүчтэй улс болсон. Энэ бол бурханы ард түмэн. Бурханы ард түмэн бол Ханаан газарт орж бүхий л хаанчлалыг болоод бүгдийг эзэлж хөөж гаргасан бөгөөд маш их хүчтэй улс болон босч ирсэн. Тэгээд тэр Ханаан газарт болоод амьдарч тэнд мөн явах тусам Ханаан газарт болоод Израильчид мөн эргээл хурам шүтэнчүүдэд завхарсан 300 жилийн туршид болоод энэ шүүгчд номоор дамжуулаад 300 жилийн туршид бол маш их завхарч бурхныг чайхгүй хурам шүтэнүүд шүтэж сүүлд нь болвол бурхан эндээс бол хаадыг босгосон. Тэгэхээр бид нар энэ зүрх сэтгэл дотор бидний бол бас зураглан бодох хэрэгтэй. Израиль улс гэдэг маань Ханаан газарт ороод 300 жилийн туршид шүүгчд номоор дамжуулаад шүүгчдээр дамжуулаад бурхан удирдах. Тэгээд хаанаар дамжуулаад мөн удирдна. Хаанаар дамжуулаад удирдах байгаад тэгээд Израилийн тэр Израиль улс бол Бабилон бол ач сүртэй баригдаж цөллөгдөн явж байна. Тэгэхээр би энийг дараа нь ярина. За тэгээд 1-р шаштар, 2-р шаштар энэ дараа байгаа бөгөөд энэ 1-р хаат, 2-р хааттай ойролцоо өгнөд бол гарна. Яагаад 1-2-р хаат бол 1-2-р шаштар байгаа юм бэ гэдэг талаар би бас та бүгдэд маргааш хэлнэ. За тэгэхээр өнөөдөр бол энэ хаадууд бол байхгүй болох юм шиг байна. Гэтэл бурхан бол Давид хаантай байгуулсан гэрээ байгаа. Та нарын үр удам, чиний үр удам хаанчлалыг бол мөнхөд удирдна гэж хэлсэн. Тийм учраас Давидтай бурхан гэрээ байгуулсан учраас энэ хаанчлал байхгүй болох боломжгүй. За тэгээд хамгийн 2-р хаат 25-р бүлэг дээр бүхэл хаадууд үхэж байхад харин Зэдекия хаан өөрийнхөө хүүхдүүдийг бол Зэдекия хааны хүүхдүүдийг алж Небо хаснаар хаан болоо Зэдекиягийн нүдийг болоод цохлоод тэгээд Бабилон руу явуулж шүү дээ. Тэгээд тэр Иерусалимыг бол ядуу тэр ард түмэнд орхиож явж байна. Тэгээд тэр бурхны сүмийг бол ерөөсөө бүгдийг нурааж устгаж ерөөсөө тэр сүм дотор байсан бүхий л алтан эрдэнсийг бол бүгдийг Бабилон руу зөөсөн бөгөөд ерөөсөө тэр өмнөд Израильд Юдад юу ч байхааргүйгээр өрөөдмөр тэгж хаяад Небухаднецар хаан бол эсдээд бүх зүйлийг аваад явж байна шүү дээ. За тэгэхээр Небухаднецар хааны талаар бид нар Даниэл ном дээрээс уншина. Энэ бол муу хаан гэж сүлд нь бол Небухаднецар хаан бол сүлд нь бурханд итгэнэ гэдгийг бол бид нар Даниэл номоос уншина. Тэгээд энэ бол давтан би дахиад бол энийг тайлбарлаж өгнө. Тэгээ ерөнхийдөө бол энэ биднэрт бол яг нэг зураг гарч ирж байна. Онцгой иш үзүүлэгч дараар дамжуулаад бид нар энэ үгнүүдийг ойлгох учраас хурдан болоод би энэ үрийн залбирал тайлбарлаж байна. Небухаднецар хааны дараа энийг харах юм бол нэр нь хэцүү. 27 дээр харах юм бол Евил Мородах гэдэг хаан бол гинт гарч ирсэн. Тэр хаан Йохоакины бол шоронд хорьцсон байхад энэ хаан бол гаргаж авсан шүү дээ. Тэгэхээр энийг бид нар дахиад сайн харъя. Йохоакин бол үргэлж шоронд байсан бөгөөд шоронгийнхоо хувцсыг тайлаад тэгээд тэр
Евил Моредтэй бол хамт хааны ширээнд хоололж байна. За тэгээд энд бол Йохоаким шоронгийн хувцас тайлсан бөгөөд амьдралынх бүх өдрүүд хааны өмнө тогтмол зоогддог болоод ягаад энэ хаан бол муу хаан байсан шүү дээ. 갑작스럽게 어떻게 그 바벨론 왕이 노아의 Гэтэл тэр 사고치고 Бабилоны хаан болохоор яхаар энэ 그러겠죠. хааныг шоронгоос гаргаж тавьсан шалтгаан нь байсан. 정을 해야 되기 때문에 За энэ дээр 첫째로는 нэгт нь болохоор 여호와김이 바빌론사에 Йохоакин бол тийм мундаг мэрэгэн хаан байсан юм биш ээ. 왕이어야 되는데 Йохоакин тийм мундаг хаан байсан юм биш, харин Бурхны хувьд Давидтай хийсэн гэрээ байсан. Чиний энэ хаанчлалын үр өдөн бол эцээ хүртэл энэ хаанчлал бол тасрахгүй. Энэ Давидын энэ үр удгаар дамжуулаад Бурхны хүсэл хийгдэнэ. Жинхэнэ хаадын хаан ирнэ, Есүс Христ. Есүс Христийн тэр нэрх зам миг үнэхээр сахихын тулд Давидтай хийсэн гэрээгээ Бурхан бол эцээ хүртэл хамгаалж ин байхгүй болж болохгүй. Тийм болохоор эцсийн энэ хаан Зэдекия хаан болохоор энэ Йохоакимийн бол ах нь байсан. Тэгээд Ахинаар дамжуулаад Бурхан бол удирдна. Тэгээд дахиж бол Бурхан хаадыг бол босгоно. Йохоакинаар дамжуулаад. Тэгээд тэр Йохоакин бол Бурханы өмнө гэмссэн юм уу мэдэхгүй. Тэгээд сүүлд нь бол энийг Бурхан хааныг бол дахиж чөлөөлж байгаад шоронгоос гарсан талаар бид нар уншаад энэ 2 дугаар хаад ном бол дуусч байна. Тэр хүн төрлөختний түүхийг харах юм бол маш их муу, маш их харанхуй, дэндүү харанхуй гэсэн ч гэсэн Бурхны хүсэл, Бурхны амласан гэрээ бол үргэлж Бурхан бол хийн гэдгийг бол бид нар харж байна. Энэ бол 2 дугаар хаад номын хамгийн сүүлийн ишлэл байна. 27-28. Тэгэхээр бид нар Бурхны хүслийг бол бодох хэрэгтэй. Бөгөөд бид нар хүнийг харах юм бол дэндүү харанхуй, дэндүү муу харагдана. Харин бид нар одоо харах юм бол тэгж мэдрэх боломжтой байна. Дэлхийн төгсгөлд энэ хоосон энэ үгс байж төгсгөлийн цаг үе ирэх тусам бүр хэцүү болох боломжтой. Хэцүү болно. Есүс Матай номын 24-ийг харах юм бол явах тусам хайр байхгүй болж хүмүүсийн зүрх сэтгэл улам илүү хүйтэн болно гэж хэлсэн. Тэгэхээр одоо ч гэсэн энэ ертөнц муу байна. 갑작스럽게 이것은 지금 아직 이제 며칠이 아니라 몇 주, 몇 달을 보면서 За өчигдөргийнт би бол энийг хэдэн сарын туршид бид нар харах хэрэгтэй. За тэгээд энэ нөгөө хүүхэд ахвал хийсвэр хийх юм бишээ, абортонд орох. Тэр хууль бол байсан. Тэгээд тэр хууль бол солигдохгүй байх. Тэгээд тэр хүүхэд бол байнга ахуулаад байгаа учраас Солонгос Америкт бол энэ хуулийг солих юм шиг яригдж байна. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлт юм бол тэгэл энэ дээр бол нэлээд том чагсаал болоод муу хүмүүс би өөрийнхөө хүүхдийг авах хэрэгтэй, авахгүй гаргах хэрэгтэй. Энэ бол бидний шийдвэр гэсэн байдалтай айгүйх тийм босгож байна. Тэгээд 50 жилийн дараа болоод энэ хууль өөрчлөгдөх
тийм юм шиг байна. 아직 이제 우리가 지켜봐야 될 Тэгэхээр бид нар энийг харах хэрэгтэй. 좀 시작이 있어요. Ичигдэр бол дөнгөж эхэлж байсан. 그러면서 Хүүхдүүдийг абортон тийш авахуулна гэдэг маань энэ бол хамгийн муу. Тэгэхээр энэ улс үндэстэн бол маш их муу болох. Яагаад тэгэхээр энэ муу хүмүүс бол эцсээ хүртэл муу зүйлийг хийдэг. Дэлхийн энэ төгсгөлийн цаг үед бол маш их энд самбраагүй болно. Тэгэхээр бидний заавал мэдэх ёстой зүйл гэж байна. Одоо энэ ертөнцид антихристүүд ирж байна. За тэгээд анхны амьлалаас өмнө антихристүүд бол ирнэ. Үгэн дээр харах юм бол антихристүүд Христэд итгэдэг хүмүүсийг байхад антихристүүд ирнэ. Тэр цаг үед бол бүр илүү муу болно. Жинхэнэ бурхан хаа байна гэмээр муу тийм цаг үе ирнэ. Харин бид нар энэ үгийг хараад, Библийн үгийг хараад бурханы гэрээ, бурханы хүсэл бол эцсээ хүртэл хийгдэнэ гэдгийг бол бид нар маш их анхааран ойлгох хэрэгтэй. Хичнээн энэ ертөнц муу байсан ч гэсэн, хүн төрлөختний төв хичнээн муу байсан ч гэсэн явах тусам бид нар хүмүүс бие бинийгээ үгүйсгэж аалж тэгээд тэр муу ёрийн зүйлүүд хаанчилж байгаа ч гэсэн эзэн өөрийнхөө эцсээ хүртэл хийдэг учраас итгэдэг хүмүүсийн хувьд хаана хандлага харуулах вэ гэхээр бурханы гэрээ хаана байна? Бурханы хүсэл хаа байна? Бурханы хүсэл бид нар яаж дуулууртай байх вэ гэдгийг л бид нар харах хэрэгтэй. Тийм учраас үгийг мэдэхгүй хүн итгэлээсээ явна. Библийн үгийг мэдэхгүйгээрээ арай гэж нэг хаяа нэг сүм цуглаан дээрэл миний зүрх сэтгэл сүйд үе жоохон өдөртэй энэ заа үнэхээр миний зүрх сэтгэлийг жоохон сэргээсэн итгэлийн дотор амьдарч байгаа хүмүүс бол итгэлийн амьдралаас амархан явнаа. Тэгэхээр тэр шалтгаан нь хүн төрлөختний түүх бол маш их хэцүү болоход намайг үнэхээр барих тэр зүйл юу вэ гэхээр бурханы хүсэл, бурханы гэрээ түүнийг мэдэхгүй байна гэх юм бол эцсээ хүртэл сахихгүй байна гэх юм бол тэр хүмүүс бүгд итгэлээсээ явна. Тийм болохоор итгэлээс явнаа. Дэлхий энэ цагийн төгсгөлд итгэлээс хайж явна гэсэн хүмүүс маш их бичигдсэн байна. Библийн номдэр ч гэсэн итгэлээсээ явах юм бол дахиж буцах зам байхгүй гэж бичсэн байна шүү дээ. Тэгэхээр бид нар энэ итгэлийн амьдрал гэдэг маань энэ шашны амьдрал биш. Миний амьдрал дотор би амьдралаа сайхан болгох гээд итгээд байгаа юм биш. Итгэл гэдэг маань энэ бурхантай харилцаа, бурханы хүсэл хийгдэх, бурханы хаанчлалд ирэх тэр бурханы хүсэл учраас бид нар эцсийн хүртэл итгэлээ яавал би сахихгүй энэ тал дээр бид нар үргэлж бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өнөөдөр ч гэсэн бид нар үгийг сонсоод бурхан энэ шоронгоос гарсан энэ Йохахин хаан бол муу хаан байсан. Гэхдээ бурхан бол энийг болоод шоронгоос гаргаж хааны ширээнд хамт хооллуулахаар удирдах юм шүү дээ. Тэгээд Есүсийг ирэх замыг бурхан бол бэлдэж байна. Тэгэхээр одооноос эхлээд бид нар тэрийг бол харна. Ишүү зүйлэгчдээр дамжуулаад Малах ном хүртэл бид нар уншаад бурханы хүслийг бид нар харах болно. Тэгэхээр бид нар эцсийн хүртэл сахин хамгаална гэдэг нь итгэл гэдэг нь бурханы хүслийн дагуу итгэж хамгаалах хэрэгтэй бөгөөд бид нар энэ ертөнцийн нөхцөл байдлыг харах биш. Нөхцөл байдал орчинд юу ч болж байсан энэ бол тийм чухал биш. Хамгийн гол чухал зүйл нь бурханы хүсэл яаж хийгдэж байна гэдэг нь бидний итгэгч нарын хувьд маш их чухал. Тэгэхээр бид нар үргэлж бурханы хүсэл, бурханы гэрээ яаж үнэхээр байна гэдгийг бол бид нар тэрнээс бурханы үгнээс итгэлийн амьдралаа хамгаалсан итгэгч нар байхыг хүсэж байна. Бүгдээрээ хамт залбирцгаая. Тэнгэрт байгаа бидний эцэг минь, таны нэр ариунаар дурсагдаж, таны хаанчлал ирэх болтугай. Хүсэлтэн тэнгэрчгийн энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь алхахыг энэ өдөр бидэндээ өгөөч. Бид өртөнгөдөө уучлсны адил бидний өрийг уушлаач, биднийг сорилтонд бууруулаач, бузар муугаас хэдлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сөр хүч шүүт таны.